Мэргэжлийн хамтын байгууллагаас энэ онд улсын хэмжээнд мал төхөөрөх үйлдвэрийн хүчин чадлыг бас судалгаа хийсэн. За энэ судалгаагаар мал төхөөрөхт нэг 67 үйлдвэрт нэг 10 орчим сая богмал, 1.9 сая бодмал, за нэг 11 орчим сая толгой малыг нядлах ийм боломжтой байна гэсэн ийм хүчин чадлын судалгаа гарч байгаа. За хэн шалгалтын явцад хийсэн гарсан гол зөрчлүүд нь мал эмнэлгийн гарал үүсэлтийн гэрчлэгээгүй гэсэн асуудал нэлээд гарч байна. Мал эмнэлгийн ариун цэргийн гэрчлэгээс гадна ариутгал халдвар үүдэлтийн асуудал бас нэлээд гарч байна. За мал эмнэлэг ариун цэргийн шаардлага нөхцөл хангагдаа гэсэн ийм зөрчлүүд нэлээд гарч байна. Үндсэндээ нэг 14-5 үйлдвэрийг энэ хугацаанд үйлдвэр үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Тухайлбал нь бол малайх төөрөгт, шижил зул, ундар алтай чандван, за чингэлтэй дүүрэгт ариун эрдэнэ мах, за сонгоны хайрхан дүүрэгт Монгол Эко гэх мэтлэн 14-5 компани үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоогоод улсын байцаагчийн албан шаардлага өгөөд за үүнийг бэлтийн үзэж байгаад ингээд буцаагаад нээсэн ийм байдалтай байна. За улсын хэмжээнд явуулсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд бол бүгд 8 гектард улсад экспортын зөвшөөрлөлт 19 үйлдвэр байж байгаа. Мэргэжлийн хамтын ерхий газраас газрын даргын тушаал гараад энэ үйлдвэрүүд бүгд нь улсын байцаагч томилогдоод ажиллаж байна. За экспорт гарах махыг бол бүгд 8 гектард улсад экспортлох эрхтэй үйлдвэрүүдээс маха бэлтгэсэн байх хэвээр. За үүн дээр нь бас мөн ялгаа байхгүй хяналттай ажиллаж байна. За манай үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэрүүдэд үндсэндээ хэдийдэн гол зөрчлүүд гараад байгаа. За үүнтэй холбогдуулаад мэргэжлийн хамтын байгууллагаас бол үйл ажиллагааг нь зөвлөн туслах, за албан шаардлага өгөх ийм гарсан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээнүүдийг бол аваад ажиллаж байна. Цаашлаа бол мэргэжлийн хамтын байгууллагаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн үндсээр за нийтийн хэрэгцээнд буюу за сургууль цэцэрлэг, за энэ газруудад бэлтгэдэг мах бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бэлтгүүлэх, за үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хүнсний хангамжийг хангах ийм арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна.